тойрог уран сайхныхаа киногоор оролцож байгаа. Тэгээд Улаанбаатар кино фестивал маш гоё болж байна. За Өвлийн тойрог уран сайхны кино 11 сарын 7-нд Тайланд улсын Бангкок хотод албан ёсоор нээлттэй хийж байгаа. Тэгээд улс даяар Major Cinema болон SF Cinema-гийн бүх салбаруудаар ингээд Өвлийн тойрог уран сайхны кино 11 сарын 7-оос эхлээд гарч эхэлнэ. 11 сарын 4-нд бол албан ёсны улаан ёсны ёслол болон outdoor party гэх тийм үйлчлэгүүд ингээд болох тийм төлөвлөгөөтэй одоо бид нар ажиллаж байна. Тэнгис кино театр дээр гарч байгаа. Бусад кино театр дээр буусан. Гэхдээ ерөнхийдөө бол манай кино 5 сарын туршид ингээд Монголын кино театр дээр маш өндөр үзэгчтэй үзэлттэй байлаа. Тэгээд тоог бол одоо энд хэлэх боломжгүй. Кино театрын менежментийн холбоо өөрөө албан ёсоор тоогоо зарлах бах. Тэгээд ер нь бол ямар ч үсэн Монголын хоррор триллер жанрын кинондоо бол мэдээж үнэлэхгүй рекорд тогтоосон. Тэрийг бол мэдчихээн. Тийм мэдээлэх боломжтой байна.